Тэгсэн чинь сонсогчдод сонсож үзсэн чинь 30 хэдэн хүн сонсчлоо. За өнөөдрийн тэр нөгөө яг нэгүсэл миний нэгүсэл чамд хангалттай гэж хэлсэн шүү тийм үү? Миний нэгүсэл чамд хангалттай. Тэгээд хамгийн сүүлд нь илчлэл 22 дээр бид нар нөгөө амийн усны голоо нэлээд залбирч ирсэн. Тэ өнөөдөр хайраар залбирх юм байна. Өнөөдөр хайраар залбираа гэж бурхан хэлсэн. Тэгээд дээрээс нь юу гэж хэлсэн бэ гэхээр илчлэл 22-ийн 21 буюу хамгийн сүүлийн илчлэл Библийн хамгийн сүүлийн илчлэл юу гэж байдаг вэ? Эзэн Есүсийн нэгүсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен гэж. Эзэн Есүсийн нэгүсэл бүгдтэй хамт байх болтугай. Тэр өнөөдөр нэгүслийг яах юм? Бэлдэрнэ. Нэгүслийг гуйж авцгах нь хэдүүлээ заа юу. Нэгүслийг гуйх нь шүү. Тэгэхээр эзний нэгүсэл бол бидний хүч байгаа юм. Бүхэн бол хайр өөрөө тийм үү? Хайр тий. Хайргүй бол энэ бүхэн болохгүй шүү дээ. Хайр чухал, хамгийн чухал. Бүхний үг чухал мэдээж. Яг бүхэн нэг би үгтэй гэж хэлсэн, би хайраа гэж хэлсэн, би тийм гэж хэлсэнүүд нь тэр нэг нэмрээ чухал. Гэтэ бүхнээс гарч байгаа хүч гэж юм байгаа байхгүй. Бидний юугаар авралаа? Нэгүслээр аварсан тийм үү? Нэгүслээр үстэй. Эзний нэгүслээр аврагдсан. Гэр нүгэл маань эзний нэгүслээр уучлагдсан баа. Тэгэхээр нэгүсэл нь өөрөө бүхний хамгийн том хүч чадал байна. Тэгээд эзний нэгүсэл бүгдтэй хамт тоглолтгоо гэж байна. Юурээс тушаасан тийм байгаа. Тэгэхээр нэгүсэл байх үед бид нэр хүчтэй байна. Тэгэд нэг жишээ ярьж өгье. Яасан бэ гэхээр манай хүүхд чи одоо нөгөө коллежд аплай хийгээл баахан сургуульд аплай захаа мэхэ бичнэ гээд ийм ажиллагаатай ачаалттай байгаа үдээрээ байгаа байхгүй. Тэгээ та нар магадгүй за энэ ээж нь доктор профессор хүүхд нь уушраа олж таараа ээж нь хэлээ бичсэн гэж бодож магадгүй. Гэтэл тийм биш. Манай хүмүүс чи нөгөө асуудгүй гэдэг шиг том нөгөө юу гэхгүй. Тодорхой хэмжээ өөрөө хийх гэж оролдож байгаа хөөх байхгүй. Тэгээ би бүхнээс яаж залбирах вэ? Мэрэгүү ухаантай бол энэ бүх юм хийчихэндэ гэж бодоод мэрэгүү ухаан гуйхыг асуусан чинь бүхэн. Нөгөө хүүхд зөвшөөрөөгүй. Юу ч хэлэхгүйсэн. Тэгээ за хоёлаа залбирая. Ээж нь залбирая болох уу? За би чамд туслахгүй юм байна. Хоёлаа залбирая гэсэн. За тэгээ. Залбирсан чинь бурхан нэгүсэл гуйж гэсэн байна. Тэгээд би чи бурхны нэгүслийг хамтдаа гуйх уу гэж асуусан чинь за гэсэн. Тэгээд хамт нэгүсэл гуйж орж ирсэн чинь нэгүслэгээр зүгээр ингээд хамаг хүснээр хөдлөө шейклээд бүр ингээд болохоор байсан. За нэгүсэл орж ирсний дараа юу болсон бэ гэдгсэн чинь бүтэн сар бичиж чадаагүй 5 эсээгээ 1 цагийн дотор бичсэн. Тэгээд яасан бэ? Зүгээр тэр нөгөө өглөө босохдоо саарах ч юм орой унтахтаа унтаа тоглоод идэг тэр бүх юм алга болсон шууд. 17-8 хүүхдийн тухайж ш байнгын талархдаг, байнгын сүмд явдаг, байнгын залбирдаг, байнгын орой болгон библи стади хийдэг хүүхдийн тухай би ярьж байгаа шүү. Тэгэхэд биднэрт ардам зам, тэгэхэд бид нар бас юмнууд асуудлууд байдгүй байж л байгаа байхгүй. Хүүхдэд бас муу сүнсүүд орж ирдэг л байгаа. Тэгсэн чинь нэгүсэл яасан бэ? Бүгдийн зүгээр ингээд сэгсэрт юм бил. Тэгээ би бүр гайхаа тэгэд бүхнээс юу гуйхаа асуух нь шүү дээ. Тэгээ өнөөдөр юу ч гэсэн тэгээд бүхний нэгүсэл яаж ин бүгдтэй хамт байх болтгоо гэж хэлсэн байгаа. Ишлэл 22-21 уншаараа. Эзэн Есүсийн нэгүсэл бүгдтэй хамт байх болтгоо. Амен. За залбирая. Хилээ дуусаагүй чөлөөлөгдөж хэлж шít хүмүүсээ би үртэл надаас цэр гарч шít хөө. За бэлэн хүмүүсээ. Амен. За эзэн Есүсийн нэгүсэл бүгдтэй хамт байх болтугай. Эзэн Есүсийн нэгүсэл амар тийм самуурлын сүнстэй биеийн ядарсан хүмүүс орж ирсэн байна. Хаан хэм бэ? Маш биеийн ядарсан байна. Бүр би тинхэн махан биеийн ядарсан хүн байна. Сүнсэн ч ядарсан хүн. Арайчул яг энэ өнөөдрийн хичээлд орж ирсэн л баг үдцээ босхоор тийм хүн болсон байна. Тэгээд орж ирэхгүй л бол болохоо байлаа гэдээ орж ирсэн хүмүүс бас байна. Эзэн рүү харна шүү те. Тэгээд хэлээрээ та бол миний хүч чадал эзэн та. Тэгэхээр нэгүсэл өөрөө хүч юм байгаа шүү заа. Нэгүсэл өөрөө хүч. Эзэн та надад нэгүслээ гуйж дуугараа. Хийн сэтгэлээсээ гуй шүү. Гуйх үедээ яах вэ? Нөгөө нэг тамаас талах гуйхад чулуу өгөх үлээ.
Өгөхгүй тийм үү? Нэгүсэл гойход эзэн яах вэ? Нэгүслэл өгнө. Угаасаа та аврагдсан бол эзэн энэ нэгүслэр аврагдсан шүү дээ байгаа. Гэтэ дахин гойж болно гэсэн. Надаа нэгүсэл байгаа яах вэ хэрэггүй гэж бодож байгаа бол яг хилээд үзээрэй юм яаж мэдхүү те. Эзэн та надад нэгүслээ өгч. Эзэн та намайг нэгүслээр дүүргэж өгч. За чөлөөлт явагдаж байгаа хүмүүс хэлээрэй. Би минь шеклээд ирвэл хэлнэ шүү. Хар хэлээр залбирдаг хүмүүс байвал микрофоноо хааж аваад ганцаараа залбирч болно шүү. За аман чичрээд байгаа хүн байна. Ирүүн гэдэг байгаа хүн байна. Хэн бэ? Хэлээрэй. Эзэн та нэгүслээ өгч. Эзэн амьсгал ингээд орчин ч өөрчлөгдөж ингээд амьсгал чинь юу болно? Хүнхэн болно шүү ингээд. Нэхгүй сэрүүн агаар амьсгалж байгаа юм шиг болж эхлэв шүү. Та эзний дотор байгаа бол хэлээрэй дахиад зүгээр хэлээрэй тайван байгаараа. Намайг тайван бай эзний бүхэн гэдгийг мэдтгэв гэдэг тийм үү? За байж байгаа тайван байгаараа. Ойр орчин чинь садаа болоод байгаа нь бас байгаа юм биш үү? Тэрийг жаахан холдуулаад хараа. Хэлээрэй эзэн та надад нэгүслээ өгч, намайг нэгүслээр дүүргэж өгч. За нурууны хүчийг итгэрж байна. Амсгалаараа. Яг тийм гоё боён бодолч юу ч орж ирэхгүй шүү. Тайван байна уу анзаараа. Ямар нэг микрофоноо нээж хэлж болно шүү. Чөлөөлж явагдаж байна те. Тайван. За баруун буур нь өвдөд байгаа хүн байна. Одоогоор өвдөж байгаа хүн биш шүү бүр. Өвдөжсэн ч хүн байна. Юу баруун буур хэлээрэй. Баруун буур Есүсийн нэрээр итгэрээрэй. Есүсийн нэрээр. Цаа юу гэж хэлдэг өнөөдөр хичээлдэг заалаа тий. Ууландаа хэлсэн тийм үү? Бөөрөндөө хэлнэ шүү дээ. Бөөр чи итгэр Есүсийн нэрээр. Бөөрөнд байгаа өвчин чи надаас зайл. Ер нь бол айцыг зөвхөн хайр өгдөг. Юм бүхний хүчүүд байдаг заяа. За. Би ойрд бас их цэвэрлэгээгээд өөрөө бас цэвэрлэгдэг байсан. Би л их цэвэрлэгдэж явах шиг байна. Яаж юм? Эдэгч нэгүүлсээд байгаараа. Хэцүү шүү энэ цаг мөч үнэхээр хэцүү. Уйлаа шүү, уйлаад байгаараа эдэгч уйлаа шүү, уйлаад байгаараа. Зүгээр шүү, зүгээр. Ямар их зовлон бэ? Тийм бэ. Үгүй хацл үнэхээр хэцүү. За нэгүсэл орж ирээд дүүрээд гоё болж байгаа хүмүүс байна уу? Гааргороо. Хөөх нэгүсэл чи ийм гоё юм уу гэж бодож байгаа юм байна уу? Ийм сайхан юм байсан юм уу гэдэг. Нэгүсэл хүч байгаа. Нэгүсэл ингээл хүч байдаг. Чөлөөлт явагддаг шүү бас. Ягаад бол нэгүсэл өөрөө хүч учраас флаш аут буюу ингээд цэвэрлдэг байгаа шүү. Ингээд дэс чинь доошоо цэвэрлэнэ. Камера нэг боломжтой нэгээрээ хүмүүсээ би харахгүй хүмүүсийг залбирах боломж байхгүй. Эзэн үнэхээр адиагчдаар түүний нэгүслээр дүүргэж өгөөрэй. Түүний нөхөл хацал амархан биш үнэхээр. Шүдэрхэн тэрээр дүүгээ алдсан. Тэгсэн мөртлөө өнөөдөр таны хаанчлыг хайгаад орж ирсэн. Яг бол тань дотор амар амгалан байдгийг мэднэ эзэн. Гэтэ та гашууд хугацаас өгдөг үнэхээр 40 хоног. Та өртөл хайртай үеэл Иохан баптистаа алдаад гашуудаж чадахгүй ажиллаа хийгээ явж ирсэн эзэн. Гашуудсандаа инэрсэндээ 4-5 мянган эрчүүдийг та хооллосон эзэн. Бурхны хаанчлыг хаахтун бусд нь аяндаа болно гэж хэлсэн эзэн. Үнэхээр адиагч юм энэ дээр түүний дээр гараа эзэн. Нэгүслэр авчаарай эзэн.
Алтаа хчи минь дээр байгаар эцээ. Түүний өвчин зовлон ямар хэцүү илээ эцээ. Яг одоо чимгээ хчи минь дээр бас байгаар. Үйл ойлголтуудын бүгдийг Есүсийн нэрээр эсэргүүцээрэй. Түүний бас толгоогоороо мэдэх гэж хүсдэг хүсэл нь зүгээр эзэн ирж хайвал та олно гэж хэлсэн. Ирж хайж байгаа нь сайшаалтай яа. Яг одоо оюун тоглогч минь итгэмжтэй зам баярлалаа эзэн. Цөхөрсөн ээжийг залбир гэж нам зэгчийг та над руу залбиулсан. Би хүүхэд нь өвдсөн ээж хүн ямар хэцүү чи мэдэхгүй гэж хэлсэн. Түүний залбирлыг бурхан сонссон эзэн. Хүүхдийн хатлаа залбирanгуйж байгаа буяаг бас эзэн нэгүүлсэж. Би баясгалантаа залбирч явж чадахгүй байгаа ч гэсэн түүний би залбирдаг. Шар самцтай орж ирдэг баясгалын төлөө залбирanгуй. Ах танихгүй байгаа огийг ч гэсэн би танихгүй харин та бүгдийн тань нүсний ширхгийг мэднэ. Эзэн минь ээ та түүний оюун дарыг бас нэгүүлсэж яг одоо энэ цаг мөчид түүнд байгаа үйл уучлалуудыг бүгдийг сануулж уучлахад нь туслаарай эзэн. Уучлаагүй хүмүүсийг бас нэгүүлсээ дүүргээд явуулаар оюун бодлороо. Оюун дараа нүдэ анаад эзэн танаа нэгүүлсээч гэд нүдэ анаад гугаараа оюун дараа. Гаднаас харахад амьдрал ахын болж байгаа юм шиг дотор нь шуурга дотор амьдрдаг. Тэгэхээр гэрэлт одыг бас өрөөхөөч. Түүний хүүхд насыг бүгдийг нэгүүлсээрэй. Тэмцэл дундаас гарч ирсэн гэрэлт одыг өрөөгөөр. Харахгүй өдрүүд нь дууссан гэж ганц юмд хэлж байна эзэн. Амен. Даваа тэмдэглэгч маш хэдрүүлийн биеглэг авьяастай боловч өөрөө өдгөө чадахгүй байгаа хүмүүсээс шүүмжилж байгаа бол хүмүүсийг бас нүгүйслээрэй. Тийм биш эзэн олон эзэн тэр өвчнөө эзнээс ирээгүй тэр өвчнөө дайсан яагаад гэвэл тэр бурхан хэрэгтэй байгаа ч дайсан улам хүчтэй дайрдаг. Бурханы зэвсэг усан даваа тэмдэглэгчийг эзэн яг энэ цаг мөчид Есүсийн нэрээр өрөөч. Түүний биед байгаа бас өвчнгүүд гар хуруугаа хөдөлгөөрөө даваа тэмдэглэгчээ. Эзэн таны нэгүслэнүүд надад хангалттай гэж хэлээрэй. Амгалан ихч. Бага. Ас холцаанд байгаа. Нийтлээс хол байх юм биш. Харин олон хүмүүс алдаг байхад түүний салгааг байх тэр гэрлэлтийг улам бат болгож байгаа Есүс танд баярлалаа эзэн. Ертөнц эцэгчд бас баярлалаа. Хань ижил хагцал үзээд удаагүй байх. Эрдэнчимэгч баярлалаа. Маш хэцүү. Хань ижлээ алдсан хүмүүсийг зовлон хэн хэлээ эзнээс өөр хэн ойлгох вүлээ. Энэ цаг мөчид үнэхээр салалтаас усан олон хүнийг эзэн та нэгүүлсэж дүрж өгч. Өөрсдийнх нь буруу байсан ч хамаагүй би таныг бүрэн уучлсан гэж хэлсэн. Эзэн хань ихчл үр хүүхдээ алдсан хүмүүсийн дотор бас байгаа. Лавга дүүмэнийг өрөөж өгөөч. Нүгийн үслээр дүргэж өгөөч эзэн. Үгийг нэг үслээр дүргэж өгөөч. Лейбл төбөлш хүмүүсийг би бүхэн таартай гэж бурхан хэлж байна. Болорхон хоёр хүүхдийн хань ижлээд ажилгүй байгаа үнэхээр хань ижлгүй байгаа ажилгүй байгаа. Үнэхээр нэг үсэж хэрэгтэй хоолн дээр үнэхээр тав гихч өтөр тутмын болохыг өгөөч гэж залбирдаг болоход туслаарай. Бид нэр бардам учраас гойдгүй. Та өнөөдөр өтөр тутмын болохыг та өгдөг. Бүх сайн сайхан бүхэн зөвхөн Есүсээс ирдэг эзэн. Эзэн минь ээ. Би өнөөдөр ингэж хүн болгондоо залбирч өрөөж ихэнхдээ гойдгүй эзэн ариус өөрөө хийж байгаа шүү. Битгий хараа. Надад чи мэдлээ гойч. Асар том дайсантай тэмцдэг тэр уул нь асар том. Бус түнээс өндөр уул. Гэхдээ эзэн яг тань тэр уулыг Есүсийн нэрээр зайлгах хүчийг та түүнд өгсөн эзэн. Тэмцэлдэх болгондоо тэр улам хүчтэй болж байгаа. Харин өдөр болгон тэмцэлдэж байгаа гэдгийг сануулж өгөө эзэн. Яг одоо түүнийг бүтэн нэг үсэж өгөө эзэн.
Тэгээд хамархан биш. Энд пастор ахлагч нар орж ирсэн байна уу? Хүмүүсийн өмнө байхад хэцүү байдаг. Ягаад гэвэл тэр ахлагч пастрыг төгс байх хэрэгтэй гэж боддог. Бид нар махан биетэй, бид нар сэтгэл зүрэхтэй, бид нар хань ижилтэй, бидний зовлон бас маш их байдаг. Тэрийг сонсдог газар маш цөөх. Энэ бол харин сонсдог газар. Таны хүнээр ч хүлээж авдаг газар. Та яг өтөцөө бүх хүнийг нэг үстээр дүүргэж үзье. Энд орж ирсэн хүүхдүүдийг бас баярлалаа уйлаад айлгчих үзье. Яг одоо энэ цаг мөчид баярлалаа орж ирж байгаа хуулганд тэнд бас орж байгаа хоёр хөөрхөн хүүхдэд баярлалаа. Тэр хоёр хөөрхөн хүүхдэд асуудал байсан шүү. Яг тоглогч микрофоноор ээдэ. Хоёр хүүхдээ урагшаа тавьчих та. Урагшаа тавьчих. Хей хүүхдээ сайн уу? Хувцас амсч яасан гоё ихэр юм шиг ихэр юм уу? Игчтэй юм уу? Игчтэй ус. Ямар ойрх юм бэ те? Хоёр хүүхдийг айлгсан байна. Юунаас айсан? Юунаас айдаг вэ? Чи дан байдаг. Юунаас айдаг вэ? Хэлээрэй. Имэшин зүудлэл бахардаг юм а би. Тэгэхээр тэрнээс айдаг гин. Та зүудлээд дахихаар айлгад юм уу? Энэ хүүхдүүд дахигээ чинь сонсдог гэхээр энэ хүүхдүүд нам унтахгүй байхгүй нэгдүгээрх нь. Би нам унтахгүй. Хоёрдугаарх нь та зүүдэндээ бахирдаг гэдэг чинь та зүүдээ ерөөсөө мануулахгүй хардаа зүүдлээд байна гэсэн үг үстэй. Амар муухай зүүдсэн. За, таны хин гэдэг үлээ? Баярмаа. Баярмаагч та унтахаас өмнө яаш уу заяа. Ариун сүнсээ та миний зүүд нойрыг хамгаалж өгөөд унтах цаг бол биш үү? Унтах цаг бол хоёр юм хамт хийгдэж байгаа. Нэгдүгээрх нь амарч байгаа бурхан дотор. Хоёрдугаарх нь мацаг барьж байгаа. Ягаад вэ гэхээр мацаг байхад тэнгэрийн үе таалга онгоогд нэгдэг. За өглөө брейкфаст өглөөний хонд мацаг тайлдаг цаг байхгүй. Тэгэхээр бид нар өдөр болгон мацаг барьдаг байхгүй шөнө болгон. Шөнө босож юм мэдэж болохгүй гэсэн үг байхгүй юм бол. Тэгэхээр яг тэр цаг мөчөд яадаг вэ гэхээр мацаг барилт Исая 58-ыг 5 уншаараа заяа дахиад. Тэгээд та бол нэг мацаг барьчихад илүүдэхгүй л хүн байна да. Эзнээс гууж ягаад мацгаа бариараа. Тэгээд яг тэр зүүдэнд одоохон хэлээрэ хин гэдэг нэр хүн гинэ дахиад. Миний нэрийг үү? Бүтэн нэр. Баярмаа. Баярмаа. Та түрүү хэлээгүй те? Хэлсэн. Хэлээрэ самуурлын сүнс хэлээрэ. Самуурлын сүнс. Есүсийн нэрээр зайл. Есүсийн нэрээр зайл. Юма мартаад байгаа юм уу ойрхон? Тий. Мартаг толгой айгу өдөөд. Юм мартаад байгаа. Бус нэгүсээр дүүрээд байж байгаараа хүмүүсээ барьмаагч хэлээрэ толгой. Толгойн өвчин. Толгойн өвчин. Өмсгөлөө шүү бүтэн амьсгалаараа. Тэгээд залбирахтаа залбиралтай хамт залбирна гэж юу гэсэн үг юм бэ гэхээр бурхан дотор орно гэсэн үг байхгүй юу? Бурхантай хамт байна уу? Бурханы үгний дотор байна уу? Тэгээд уух байхгүй юу? Тэгвэл тэр чинь дийлэн. Тэгэхээр ямар нэгэн өвчин бол эдгэрх нь байнга 100% бурханы үсэн шүү. Миний өвчин хүүхчийн өвдөхөөр цаа чи нэг 2 хоног өвчтөйгөө байж байгаа гэдэг аав ээж байх уу? Байхгүй. Ойлгосноо? Ойлгосон. Бол ахгүй. За яг хөө нэг 5 хоног толгойн өвчтөйгөө байж зүгээр. Би ингээд 30 жил ярьж бодоо за. Амсгалаараа. Таны сүнс бас юмуд өвчин байна шүү. За чөдөөлт явагдвал бити гахаараа за. Та түрүүнд чөмөл өгцөндөө нэлээ. Тий. Амсгалаараа. Толгойд юм орж ирэхгүй байгааз. Санаа зовлон байна уу? Одоо байна уу? Байхгүй. Одоо байхгүй. За одоо та нар залбирч болно гэсэн үг байхгүй. Одоо миний бөөрнөөс миний айц Есүсийн нэрээр зайл хэлээрэй. Миний бөөрнөөс айц Есүсийн нэрээр зайл. Хоёр хүүхдийн бөөрнөөс айц Есүсийн нэрээр зайл. Хоёр хүүхдийн айц Есүсийн нэрээр зайл гэж хэлээрэй. За та хоёр хэлээрэй. Айц Есүсийн нэрээр зайл. Айц Есүсийн нэрээр зайл. Бурхан бол хайр.
Бурхан бол хайр. Хайр төгс хайр. Хайр төгс хайр. Айцыг хүн зайлуулдаг. Айцыг Хүн зайлуулдаг. Амен. Амен. Ихчээ та нуруугаа ингээд жоох хөдөлгөрөө. Амагч нуруугаа жоох хөдөлгөрөө. Нуруу бас өвддөг юм байна те таны. Тэг. За энэ нуруу нь өвддөг хүмүүс хамт залбираараа. Амар амбал нэгүслэр хучаад хөвтөл хөвчээд байгаараа. За ходоодны хүчит сүлтрийн тэнцвэр нь алдагдсан байна. Ходоодны хүчит сүлтрийн тэнцвэр яг одоо Есүсийн нэрээр тэнцвэрч гэж хэлээрэй. Ходоодны хаалгаа хэлгсэн хүмүүс байна. Тэд нар бас хүчит сүлтрийн тэнцвэр нь алга болсон байна. Яад бол болохгүй байсан байна. За толгойн өвдөг хүмүүс хамт хэлээрэй. Мигран өвчин Есүсийн нэрээр яг одоо зайл. Мигрэн өвчин Есүсийн нэрээр яг одоо зайл. Есүсийн нэрээр. Зайл. Яаж вэ? Оо цай гоё болж шít. За толгоо өдлгөө толгойн чинь өвчин өвдөж л байна. Зарим хүмүүсийн өвчин толгойн дээр намтас суудсан байх юм. Толгойн дээр суусан та биш шүү. Та баярмаг таних биш шүү. Энэ толгойн самт Есүсийн нэрээр зайл. Хэлээрэй. Тэр хүн аяндаа мэдээд хэлнэ. Бурхан хэлээгүн. За хүзүү толгоо өдлгөө дахиад хөшсөн хүмүүс орж ирсэн байна. За хүзүүг өдлгөрөө. Хүзүү дээр нэгэн зүгээр би таныг мьют хийчих зүгээр. Хэлээрэй. За. Миний ачаа хөнгөн гэж хэлээрэй. Миний ачаа хөнгөн. Иесус тэгж хэлсэн мэт. Миний ачаа хөнгөө. Ачаа өгнө биднэрт угаасаа. Даалгавар өгнө штэ биднэрт. Гэтэ тэр нь хөнгөн. Амен. Амен. Их хүмүүс бас байна. Янз бүрийн шунхаалаар янз бүрийн гуйсан байна. Яг бурхны тасахны төлөө юм гуйх нь зүрхсөө зүгээр шүү. Хүүхдүүд яаж вэ? Хүүхдүүд 3 удаа өсөд очиод өсрээд юун дээр бууж байгаа. Сайхан өсөрч. Сайхан өсрээд хүүхдүүд улам бас өсөрч 1 2 3 сайн байна. Баатараа гоё харагдаж штэ. Баатараа. Сайхан харагдаж байна. Дараа ингэрэ Баатараа ингээд хөдөлгөөд эргүүлнэ шүү. Хүүхэд одоо гайгүй болсон байна те Батбаатараа. Сууж чадахгүйсэн те түрүүн. Эрэл. Болсон байна. Тэнд бас жахаа дахиад жоохон хүүхдээ тэр жоохон хүүхдээ дахиад өсрүүлч тэр эрэгтэй хүүхд байна. Өөрийгөө бурхны хүүхд гэж боддог бүх хүн босоод өсрүүлж. Юу орсон байна? Та нарын нөгөө диктаторын сүнс баг ихэнхт нь байна. Хэлээрээ социализм диктаторын сүнс Есүсийн нэрээр надаас зайл гэрээ. Социализмын диктаторын сүнс Есүсийн нэрээр надаас зайл. Нэлбэш өсрөөш бас гайхаад диктаторын сүнс Есүсийн нэрээр надаас зайл гэдэг. Өдөөс өсрөөрэй. Есүсийн нэрээр бас зайл. Өсөж чадахгүй нь зөөл өсөх гэж ингээд оролдоор одоо босоо зогсоод. Ана өөрөө босч амжимнэ. Босоороо өөрөө өсөрнө. Өөрөө дагмайсэн. Оюутнуудыг бас өсрөөрэй. Энэ гоё. Бодроо босоод өсрөөрэй бодроо. Асуусан бодор. Яагаад diskussiон нийлхүү? Диктаторын сайхан босоод өсрөө шүү. Хажууд чи өөр хүн байл гайхаж байгаа. Энэ ямар сонио болсоод вэ гэж бодож байгаа. Итгэл юу вэ? Биднийг идгээд өгөхгүй. Итгэл байгаа. Хүүчиг итгэхээс эргэлзэхгүй. За хулгараас гисгээд үз хараа та. Ямар вэ? Диктаторын сүнс яг юу идэх вэ? Улан голцоо орсон байдаг. Энэ сүнс монголчуудад дандаа байдаг. Ягаад гэхээр нөгөө социализмаар явцсан. Өссөн хөгжсөн. Тэгээд ерөөсөө салаагүй. Тэгээд дандаа дарлах гэж оролддог, дарамтлах гэж оролддог. Тэгээд дээрээс сүнс яах вэ? Хайртай хүмүүсээ захиргаадах гэж оролддог сүнс багхгүй. Байгаагаар нь хайрлахгүй. Биднэрт өгсөн хүүхдүүд чинь бидний бэлэг, хань ажил чинь бидний бэлэг, үр хүүхд чинь бидний бэлэг, өгсөн бүх юм бэлэг багхгүй. Тэгээд бэлэгтэйгээ бэлгээ ингэж гоё авч явахын оронд аваач тагчилдаг багхгүй. Тэгтээ хүмүүжүүлж болно. Хүүхдийг хүмүүжүүлж болно шүү дээ. Хүмүүжүүлж. Харгаадаж дарлаж болох багхгүй, дарамталж болохгүй. За эртний нэгүсэл бүжигдээ гоё унтж гин үү? Гоё ээ нөө. Юу зөндөө уйллаа.
Эндээ ившээлээ. Үйлдэл ившээ Үйлдэл. зөв. Канадагч нөгөө хүн гайгүй болж ирнэ толгойн зүгээр басна одоо. Санаа зовлт байна одоо танд. Бурхан дотор санаа зовхгүй хүмүүсээ бүү санаа зовж бурхан тушаасан 365 удаа хэлсэн шүү дээ. Амен. Санаа зовж байгаа нь өөрөө яг үнэндээ гим нүгэл байхгүй юу? Итгэхгүй байгаа гэсэн үг үстэй эзэнт. Тий. Зүгээр ихэрч чөлөөлөж байгаа хүмүүс байл яваараа зүгээр. Гайгүй юу Польш ойногч. Дараа цэцэгч өөрөө бас чөлөөлөгдөөрөө. Зүгээр. Би микрофон түр мьют хийчихье. Орж ирэх тоолондоо ихэрч чөлөөлөгддөг ойногч. Зүгээр битээ санаа зовоороо. Бурхантай ер нь бүхнийг хайгаад үг нь уншаас байгаа хүмүүс маш хурдан чөлөөлөгдөж идэрдэг. Ер нь бол. Тэгээ зарим өвчин бол бас сүулт гарч ирдэг байгаа шүү. Битгий гайхаараа. За. Улаанбаатарын Эрдэнэ цэгч гайгүй юу? Би хаан сайн уу? Зүгээр хүүхдийг чамаг чи хин гэдэг үлээ хулангийн ээжийг хин гэдэг үлээ? Гантуя. Гантрэ гэж нэр тавиа. Тэгэхгүй бол ингээд хүн бодлуулаад байх юм. Гандаа охин. Гантрэ сайн уу? Ганчмаг Эрдэнэ. Айгүй юу? Турцсан юм уу болон? Дажгүй байгаа. Ер нь жим минь дажгүй байгаа. Тийм байна ашгүй. Чих мэхэн дахиж өгдөөгүй үсттэй. Хайцгаа зүрхэн. Энэ хүү танаа уу юу? Би манай баг. Хин бэ? Ширнэн нангид. Хин гинэ? Ширнэн нангид. Ширнэн. Хин гэж дуудтыг. Ширнэн гэдэг. Дараа чичил дээр аваад ороо. За, ерөөгөө залбираад байгаа. За, энэ юм байж шүү. За. Яах юмнууд байна. За. Ширнэ чи юу ядаа? Чи түрүү өсөрсөнтэй ширнэ? Өсөрсөнтэй? Нэг ингэж ихтэй. Айдаа хараа. Очоод гадаа зогстой хардсан юм уу? Чи харъя. Чи чамаа гардаа зогсон харъя. Ханаа гардаа зогстой харъя. Вау! Хөө! Гардаа зогсон шүү. 1 2 3 1 2 3 1 2 3. За болсон буцаараа. Буцаараа. Онц. Алаа одоо харъя. Одоо харъя. Одоо байдаг. Хараа явцсан. За сайн байна. Есүс талархах гэнэ. Зүгээр хүүхдүүд яах вэ? Амен. Баярлалаа явах тэгээд болчих шүү дээ тэр чинь. Хүүхдийн камер яг харсан шүчиг байдгаа болмоор байна. Окей. Инг тэгэл Хамгаа аваад хөрөдөрхөө том хүүгээ. том хүү ирэх болоо да хоёлаа том хүүгээ ирүүлэхгүй залбирч. За тэгье. Яг одоо том хүү хүлсэн Есүс яг Айцын хүлээс Есүсийн нэрээр одоо зайл ирээдүгээс яас хайдах хөхт вэ? Ирээдүгээс бүү яг эзэн түүний замыг бэлдсэн нэрээр маш харанхуй сүстэй минь харанхуй сүс Есүсийн нэрээр зайл. Хэрүүл сүс Есүсийн нэрээр зайл. Хүүхд хэдэн настай вэ? 13 настай. Хэдэ? 13. Тийм нөхрөөсөө эзээ саллаа. 6 жилийн өмнө. Том бүх юм проблем орж ирсэн байгаа байхгүй тэр. Яг хөө зөвлөсөн түрүү хилцэн учраас нь хилүүлчлээ шуучлаараа хүмүүсээ. Энэ бардамнаадын биш шүү уучлаараа бас олонний өмнө хэлсэн бол. За. Хүү нөгөө юу яцсан бэ? За нүдэн нэрэ хинэ ганчмгийн энэ ганчмагтай хамт энэ салалттай холбоотой хүүхдүүд салсан хүүхдүүдийн салалтыг дайрсан хүмүүс байгаа энэ дотор бас аав ээж нь бас зөвхөн салаагүй мөртлөө ингээд хол амьдраад хүүхдүүд нь аав ээжээсээ хол хоёртой өнөөсөө хол байсан хүмүүс ч байгаа шүү заа. Яг нүдэн анаа сайхан залбир шүү зээ. Эзээ миний хүүг нэгүүлсэж өгөөч, нэгүүлслээр дүүргэж өгөөч яг одоо түүн дотор байгаа энэ харанхуй сүнсүүдийг хөөж өгөөч. Есүс харанхуй сүнс Есүсийн нэрээр зайл, хагцлын сүнс Есүсийн нэрээр зайл. Хэрүүл тэмцэл Есүсийн нэрээр зайл. Бас ганц хоёр завхаарлын чигнүүд байсан байна. Заримд нь байна, заримд нь байхгүй. Мэдхгүй байж болно.
завхаарлын сүнс Есүсийн нэрээр зайл. Хүүхдүүд орж ирдэг байгаа. Надад хүүхэд байх завхаарлын сүнс орж ирсэн. Инээс болоод би маш их зовсон байхгүй. Насаараа зовсон. Тэгээд хөөлгөө зүгээр болсон байхгүй. Амьслаа гаргаж шүү, барай болоогүй шүү. Ханжимгээ. Чи өөрөө мэдэрч байгаа хүнд байгааг мэдэрч байгааз. Хотоодон дээр гараа тавиараа. Хотоодон дээр гараа тавиараа ханжимгээ. За энэ хагцал үзсэн хүмүүс өнөөдрөөс гадна бас өөр хүмүүс байна. Яг хотоодон дээр гараа тавиараа. Эдгээр шиг тавихгүй ч болно. Яг бол та арай болоогүй. Гэтэ яха тавьсан ч болно. Яг одоо би хагцлын сүнсийг Есүс нэрээр хөөж, үхлийн сүнсийг хөөж, үхлийн сүнс Есүсийн нэрээр зайл. Үхлээс айхгүй ч болно та. Угаасаа үхэхгүй би эзэн дотор амьд юм чинь гэдэг. Гэхдээ үхлийн муурын сүнс таны дотор орж ирэх юм бол таны амьдрал хайр дотны хар орын хүмүүсийг эрт аваа явдаг байна. Тэгээ энэ бас саяхан гал монголчууд их эрт үхээд байгаа ч тийм. Үхлийн сүнс байхгүй юу? Тэгээд тэрийг нөгөө мэдхгүй хөөхгүйгээс болоод бөө мөргөл 9 жилийн өндөр очиод нь хөөгдөхгүй шүү дээ. Цагаасаа ирж насвараад байгаа юм чинь дандаа үхлийн сүнс байна. Яг Есүсийн зорилгын дагуу нэг явж байгаа хүмүүс байгаа шүү дээ, тийм үү? Товдлогдсон үнэхээр зориг одоо юу гэх юм те хүний хүслийн дагуу зорилготойгоор явж байгаа тэр хүмүүсийн тухай яриаггүй шүү. Бурхан жирийн хүмүүсийг биднийг те хичнээн номлогч илчил юу ч байсан хамаагүй аль болох урт насалж ажиллаа сайн хийгээсэй л гэж хүсэх байхгүй. Эрүүл зүв байгаасай гэж хүснэ. Яг бол тийм байж тэр ажлыг өвчтөг хүн яаж хүний төлөө залбирах юм тийм үстэй. Өөрөө өвчтөө байж яаж залбирах юм тийм үстэй. Тийм учраас та нарыг яг одоо энэ хотоодон дээр байгаа хүмүүс ингээд гараа тавь шүү. Үхлийн сүнс. Ягаад бүгдээрээ залбир шүү. Ягаад самттай бүх хүмүүс илүү. Үхлийн сүнс Есүсийн нэрээр надаас зайл хэлээрэй. Алгал энэ л хажууд байгаа хүмүүсээ гэтээ залбирч. Тийм гэтээ нөгөө байхгүй юм залбирах бас хэрэггүй л дээ. За өвдгөө хөдөлгөөрөө. Амьсгалаараа гаргаараа. Үхлийн сүнс янз янз гардаг байгаа шүү. Энд би нүгдэхгүй гайхав за. Амьсгалаараа гаргаараа. Энэ нэг хайртай дотны үн эрт насварсан хүмүүст үхлийн сүнс ороод ирдэг. Нэг хоёрд нь наркостай апрец хийлгэж явах үед наркоз авах үед бас орж ирдэг. Ягаад гэвэл яг тэр нөгөө хагас үхлийн байдал байгаа байхгүй. Тэгээ муу сүнс нэвтрээд ороод ирж байгаа байхгүй. Сул дараа ахан бие сүнсийн сул дараа үед байхгүй. За сайн мэдээнд явдаг хүмүүс маш их орж ирдэг. Ягаад гэвэл алчин хүний тэгэхгүй бол энэ сайн мэдээ тараагаад байна гэж хөл рүү голцсон орж ирдэг. Дандаа хөл рүү дайрдаг байгаа. За энэ хөлөө сайн хамгаалаад миний хөлнөөс чивтгээр амьтан хөлөөс дэвшүүлж мэддэг тусаад. Тэгэхээр удирдахч болох хүний ч гэсэн бас маш хөлөөс рүү дайрдаг. Ягаад гэвэл тэр хүн олон газар явах хүн байхгүй юу? Олон хүнийг босгон байгуулах хүн байхгүй юу? Тийм учраас хөл рүү маш их дайрдаг. Голцоо хизээ дайрдаг уу гэхээр сул дараа үедэн дайрдаг байхгүй юу? Том болцоонд дайрч чадахгүй шүү дээ. Олныг мэддэг мундаг болцоо хоног дайрахад маш хэцүү байхгүй хүчтэй болчоор эзэн дотор хүчтэй болохоор тэр сүүдэрт нь хүрсэн хүн хүртэл идэх нь хажууд нь муус ус ойртож чадахгүй байхгүй эзний гэрэл алдар сүү алдар хамгаалж байгаа байхгүй шүн болох хажууд тийм болохоор нөгөө сул дорой буюу нөгөө бос дөнгөж эхэлж байгаа үед нь дайрдаг байхгүй дандаа. За хандаа их залбирэн шүү. Үхлийн сүнс Есүсийн нэрээр зайлгээд. Энэ самжууд Есүс Христосийн нэрээр Сүнснийхэн ертөнц оюун санаа махан бие амьдралын бүх талд нь орж ирсэн худал хуурмаг болон үхлийн сүнс зайлж энэ орон загвараа зайл энэ хүмүүс Есүс Христосийн нэрээр дуудагдсан амьд бурхны ихийн хэвлэг ахаас нь эзэн бурхан сонгож аваад тэднийг амийн намад нэрээр бичээд цагаан хувцас өгөөд зөв чударгын төлөө гэрлийн төлөө ариун бичээс 66 номыг хүлээж авсан бурхны хаан болсон хүмүүс байгаа. Тэгээд 1-р Петр номын 2:9-оор өрөөж Есүс Христосийн нэрээр чөлөөлөгдсөн гэж зарлан тоглож байна. Есүс Христосийн нэрээр амен. Халелуя. Амен. Одоо хараа бүгдээрээ нэгүсээр ингэж баяр ёслолтой болоод дуусна шүү.
Одоо шууд ингэж явж болохгүй шүү. Хайраар оруулж дуусгах нь заяа. За одоо эзэн та бурхан бол хайр. Эзэн бурхан бол хайр. Төгс хайр айцыг хөөн зайлуулдаг. Айцыг ингээд дээрээсээ доошоо явуулаа шүү. Зүрхнээсээ гадаашаа ч юм уу хаашаа ч явуулсан болно хамаагүй. Ингээд явуулаа шүү. Хайраар дүрээ тэр гомдсон байгаа тэр хүмүүсийг бүгдийг хайраар дүргээд явуулаарай. Үл уучлагдсан байгаа бүх юмыг ч гэсэн нэгүс хайраар дүргээд явуулаа шүү. Явуулаа шүү. Чамайг уучлаа болохоор би чамайг уучлахгүй гэж хэлээгүй шүү эзэн. Яагаад гэвэл тэр чинь Иесус цовдлогдохоос өмнө тухай яриа шүү. Дараа нь яасан мөлий? Би чиний бүх гэмнэглийг уучлсан бүр мартсан гэж хэлсэн байхгүй. Харин уучлахгүй мартахгүй байгаа нь бид нар өөрсдөө байхгүй. Бусдыг уучлахгүй мартахгүй байхад бидний өвчин зовлон ерөөсөө ингээд цадаа болоод байгаа байхгүй. Эдгэрлийг хүлээж авахад таны өрөөлүүдийг бүхний өрөөлүүдийг хүлээж авахад цадаа болж байгаа. Ажлаа сайн хийхэд цадаа болж байгаа. Эзэнээр ажлаа хийхэд цадаа болж байгаа. Төөрөлд оруулдаг байгаа. За тохойн өгсөн юм байна. Яг тохойн юм. Хэлбэрээ. Болоо одоо унтун зүгээр болоо. Good job. Хаар гэж хэлсэндээ чи одоо яаж юм? Болсон байгаа юм шүү чи болоо. Ямар ч хөөх юм. Юу юм? Сайхан өдлөөд байгаараа. Хүмүүс юу ч хэлэх нь хамаагүй шүү. Нүг гэж дуурайд байна шүү. Суу. Хараа дүрээд араа. Хараа өвчтэй газар уддээ шүү. Битээ тэрийг хурдан явуулаарай. Яг өвчтэй газрыг зөөлөн болгоо шүү. Зөөлөн дүргэн шүү. Зөөлөн. За энэ хөл рүү дайрсан их байна. Хөлийн шилэг мэлбрүү дайрсан байна. Хөлийн шилэгтэй бариараа. За би хаагаа залбирчээ. За баярлалаа эзэн цаг мөчид. Энэ цаг мөчид үнэхээр энд бүх хүмүүсийг хараар дүргэж өгөөрэй эзэн. Тэгээд Амен. шинээр орж исэн хүмүүс бас байна. Тэгээд энэ бүх орж исэн өнөөдөр хичээлд орж исэн бүх хүмүүсийг эзэн та үнэхээр өрөөж өгөөрэй. Нэг хүмүүсээр дүргэж өгөөрэй. Дахиад уншнаа. Эзэн бүхний нэгүсэл бүх хүн дээр байна гэж байгаа тийм үү? Бүх хүнд гэсэн шүү. Энэ дээр нөгөө нэг яасан байна. Эзэн Есүс зөвхөн сонгогдсон өмнө гэж хэлээг байгаа. Эзэн Есүсийн нэгүсэл бүгдтэй хамт байх болтгоо гэж. Бүгдтэй хамт байх. Тэгэхээр итгэгч энэ би шахтуунууд залбирж байгаа хүмүүсийн хадлууч гэсэн эзэн бүхний нэгүсэл бүгдтэй хамт байх болтгоо. Та нар дээр байх болтгоо ерөө шүү зэ. Энэ дотор байгаа хүмүүс маш олон амрагдаагүй ахтай хамаатан садлууд байна. Хань ажилдаа нүүр хүүхэд бас байна. Яг одоо энэ цаг мөчид үнэхээр надад ч бас байгаа маш олон хамаатнууд бас байж байгаа. Үнэхээр таныг мэдхгүй хүмүүс байгаа. Энэ цаг мөчид үнэхээр эзэн бүхний нэгүсэл бүгдтэй хамт байна. Амен. Есүсийн нэрээр залбирлаа. Эзэн Есүсийн нэгүсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен. 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 За сайхан өрөөлтэй байсан уу? Итгэж үлээ. Сайхан байлаа. Гадаад байх болтугай Есүсийн нэрээр амен. Амен. За энэ 7 хоногч явсан байна. Өөр хүмүүс яаж юм гоё болж гин үү? Чөлөөлөгдлөө тэр нэлээ эрдэнэчийн мөгчтэй чөлөөлөгөө Канадын эрдэнэчийн нөгөө Монгол эрдэнэчийн сайхан боллоо тий. Монгол эрдэнэчийн айгуу сайхан боллоо. Харин би бүр айгуу ядраад бүр сууж чадахгүй тэг хөвтөжсэн сүлтээ сонссон. Тийм ажилласаа болоо дээрээс нь бас нойр булчирхаа өвдөд сүүлийн тоног нилээ ядарсан. Тэгээ сая ястай хөлн дээр толгой дээр юм байна. Байж тэгээд сая хөлнийг арайч юу гэж гарлаа. толгойных гар уу? Тийм. Толгойных гар уу? Толгойных гарцсан энэ хөлн дээр л нэг юу яагаад. Харин хөлний шагаад Толгойных гарцсан. энэ зөөлөг ягаад хөдөө зөөлөн булчингаа бааз ирсэн цэцэг. Жоогон базаад чи миний хөлнөөс бүрэн тонол нөгөө тэнгис таяг гэдэг чинь тэнгис таяг гэдэг хэлсэн. Есүсийн нэрээр тэнгис таяг. Есүсийн нэрээр одоогоо тонол юу ч одоо гайг болчихж байгаа. Одоо үз. Одоо байна уу? Одоо зүгээр болчих. Тийм. За яг гэж хэлээд очих газрын тушаа гэж хэлсэн байгаа зү бас. Шүү за тэнгис таяг өвчтөний орон тонол хаан дооч гэж хэлсэн шүү за. За.
За. Даваад юм бэл гэж гоё энийгээ давчин гайгүй үсттэй. Түш янз маш хичээл ороод дуусчих юм уу? Үгүй 10 юу би одоо ингэ хичээлдээ гар 30 би хоцрох чинь хичээл. Тийм би. Би дараа 2 3 цаг. Юу энэ юу Европын цагаар 2 цаг болчих юм уу? Би 3 цагаас хичээл эхэлнэ гэдэг 3 цагаас орж ирж байгаа шээ. Харин тий 3 цагаас орж ирсэн. Тэгээ одоо дуусч байгаа юм байна. Манай энэ Европын цагаар 3 цаг байхгүй юу? Нөгөө цагийн зөрүү болцсон юм шүү. Харин нэг цагаар уршилсан байхгүй юу? Цагийн зүгээр тэгээ 3 цаг байхгүй юу? Тэгэхээр чи 2 цагаас орж ирэх юм шүү. 2-оос орж ирэх юм байна. Чи 2 цагаас орж ирэх юм байна. 2 цагаас орж ирэх юм байна тэгвэл. Тий. За. Өнөөдрийн хичээл болсон даанч би бичгээ мартчихжээ. За. Итгэл шалгах юм байна л да. Янж магш өнөөдөр ариун сүнсийн үхлийн сүнсийг зайлуулсан тийм тушаал өгсөн. Тэгээд юу яалаа? Жохон газ ярьчихо 5 минут надад өгч болох уу? Тэгээ би арахгүй л болохгүй. Би барах болох уу? Та ярьж би энэ хичээлээ бэлдээ тэгээд би мьют хийчих та яриа. За. Тэгээ. Өнөөдөр өглөө эзэн бурхны ариун сүнс одоо энэ нөгөө Европын улс оронд 11 сарын 1-нд насварсан хүмүүсийн оршуулгын газар очиж нөгөө хүндэтгэл үзүүлдэг. Энийг ариун өдөр гэж хэлдэг. Зарим нь нөгөө одоо энэ гэхдээ одоо монгол хэлээр юу гэж орчуулах юм те. Тэгээд өнөө өглөө ариун сүнс би өглөө 4 цаг тусаад гудамд гараа явсан чинь үхлийн сүнсийг хөөн зайлуул, айцын сүнсийг, хэлхэн сүнсийг бүгдийг хөөн зайлуул. Эзэн бурхан дахин амьдсан. Еврей номын 13:8 дээр Иесус Христос өчигдөр, өнөөдөр, мөнхөд хэвээрээ. Амен. Ялангуяа бид нарыг Галаат номын 5 дугаар бүлгийн 10 дээр байгаа юм байна. Тиймээс бид боломж завшаантай байх үедээ бүх хүмүүст юуны төрөнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үлдэцгээе. Яг үгийн дагуу. Тэгээд бид нарыг ариун сүнс ингэж гуйсан. Эзэн бурхны өмнө бүх асуудлаа тавь. Одоо ингээд юу корона дэгдчихлээ, ингэчлээ 2 дугаар давлага марлаа. Ялангуяа Европын улс оронд ажиллаж амьдарч байгаа хүмүүс 3-7 хоногийн карантин тавьчихсан. Хүмүүсийг маш их айлгаж байна. Айцын сүнс орж ирж байна, итгэлгүй сүнс орж ирж байна, хүмүүс хуйлдарлаж байна. Ялангуяа итгэлийн ахын дүүс нар маань эхнэр нөхөр ялангуяа Чех улсад ажиллаж амьдарч байгаа ах дүү нар маань нөгөө үйлдвэр зоовууд нөгөө ажлын газрууд нь хаагдаад тэгээд ингээд хүний ухаанаар бодох юм бол маш ингээд шоргоож нөгөө үүрээс бус нуурчлаад бужигналттай адилхан бурхан амар тайван байгаарай. Итгэлээс хараа. Бурхан бодогч бурхан, бурхан хангах бурхан өглөө болгон сэрээдэг, амь амьсгалыг өгдөг. Бүү харин эсэргүүцсэн бид нарыг Иохан номын 8:44 дээр тэр ихнээсээ худал хуурмгийн эцэг алах гэж булгаалах гэж сүт гэж ирдэг. Тийм учраас бид мөнх амь өгсөн учраас бас энэ үгийг хэллээ. Еврей номын 12 дугаар бүлгийн 18-аас эхэлж байгаа. Тэгээд 18-аас 24 хүртэл учир нь та нар хурч болох ууд руу болон дүрлцэн буу гал харанхуу түнэр харахуу хой салхи бүрэн хөнгөнөх дуу болон үгсийн дуу чимээ рүү ирээгүй. Энэ хорвоо ертөнцийн дуу чимээ ийм үмэн шууга янз бүр одоо ингэ оволцоод байгаа. Энэ лүү ирээгүй. Энэ нь тэр чимээг сонсон хүмүүсийн дахиад ямар ч үгүй айлаа чимээ зайлсхийж байсан тийм чимээ юм. Учир нь тэд хэрв амтэн ч гэсэн ууланд хүрэх аваас түн рүү чулуу шидэвтэн гэсэн тушаалыг тесэрч чадаагүй юм. Энэ явдал үнэхээр аимшигтай байсан тул Мосе би айдас давтар чичирсэн гэж хэлсэн. Харин та нар одоо энэ бидний гүрөвт орж ирсэн, Иесус Христ нэрээр дуудагдсан энэ гүрөвт орж ирсэн эзэн бурхны ариун оршууг хайж байгаа, үнэн хайж байгаа, гэрлэг хайж байгаа хүмүүст зориулаад бурхан юу гэж хэлж байгаа гэхээр харин та нар Сион уул амьд бурхны хот болох Тэнгэрлэг Иерусалим руу баярын цуглаан дахь тоо томшгүй тэнгэр элч нар тэнгэрт бүртгэгдсэн анх төрөсөдийн чуулган бүгдийн шүүгч бурхан болон төгс болгогдсон зөв хүмүүсийн сүнснүүд рүү ирсэн. Мөн шин гэрээний зууч Иесус руу болон Абидахаас илүү дээр ярддаг цацагдсан цус руу ирсэн. Бидний нэр тэнгэр дээр бичигдсэн. Тэнгэр дээр үү болон баяр хөөр олж байгаа. Үү болон тэнгэр элч нар байгаа. Тэнгэр та нарын амийн номыг нэрийг чинь бичсэн. Бурхан өөрөө зөв. Тийм учраас бурханд итгээрэй, бүү байгаарай, зоригтой байгаарай. Бидний энэ хорвоо ертөнцийн болж байгаа дуу чимэнд анхаарлаа тавьж болохгүй. Зөвхөн эзэн бурхандаа итгээрэй, эзэн бурхан бодогч бурхан, хангагч бурхан, чөдөөлөгч бурхан, эмчлэгч бурхан. Бурхан өөрөө энийг биднээс амжилан гуйж байна. Та нараа би эзний үгээр зоригжуулж байна. Амен. Орногоос бити байгаарай.
ажилгүй байдлаас битээ ягаараа мөнгө авахгүй, ажил авахгүй би өнөө өглөө бурхнаас асуусан. Өглөө 4 цагт босоод 50 евроны төлөө өсөж гүйж яваад хам бурхны энэ одоо юу болж байна? Сэрэл мөнгө, сэрэл ажил, сэрэл хүчин. Бурхны хаант усыг хаймараа бурханд хандсан чинь бурхан зөвхөн итэг. Одоо энэ бидний эргэн тойронд болж байгаа юм юу болж байгаа гэхээр дүрлцэн гал харанхуу, түнэр харанхуу хөөс аль. Ингээл дуу чимээ, ингээд корона ажил авахгүй, мөнгө авахгүй гэж хүн болго ингээд яана тийм биш. Эсэргээр юм хийгээрээ бидний зам, үнний зам, бидний зам, нарийнхан зам, бидний зам, итгэлийн зам, Иесус Христос өөрөө хүн төрөлхтний төлөө бидний төлөө үнэтэй зэрэг ариун хүнс асар их үнээр бодолтож авсан. Тийм учраас бид нэр зөвхөн амьд бурханд итгэцгээе. Эргэн тойрны хотынхон сайн сайхны төлөө залбирая, хүмүүсийн төлөө залбирая, өөрийнхөө төлөө залбирая, гэр бүлийнхээ төлөө залбирая. Тэгээд эзэн бурхан хайртай шүү та нар. Тэгээд энэ эзэн бурханы үгнээс зураад байгаарай, талархаад байгаарай. Амен. Амен. Яг хаагаад маш их баярлалаа. Юу яа? Хаач юу болж юу? Байна. Харж байна. Байж гэнэ. За юу ягаараа энэ үхлийн сүнс маш их би нөгөө пасторуудыг залбирдаг штэ маш их пасторууд их байдаг. Тэгээ нөгөө эзэн бурхны ариун нэгэн тослогдсон нэг надад тийм сүнс байхгүй гэж маш ярьдаг байгаа зарим хүмүүс маань. Тэгээд тийм та хүчтэй байгцмал улам их дайрж орж ирдэг байгаа. Тэр хөөчн. Тэгээд бас гайгүй бас айвзаа юу яриад ингээд яг бол ингээд компьютераараа зүгээр вирус авахгүй юу? Тэгээ вирусыг зүгээр делет хийчих байхгүй юу? Тэгэл болоо. Тэгчих штэ. Тэгээд үүлээс нөлөөлнө шүү дээ. Тэр сүнс орж ирчээд янз янз юм хийгээд шүү дээ. Компьютер чинь вирустэй дэгдэг үсттэй. Тийм учраас тэрийг аваа хийж хэрэгтэй байхгүй юу? Та нарын үүллийн системд асуудал байхгүй ариун сүнсний асуудал байхгүй шүү дээ. Тэр хогийн тэр вирусуудыг л устгах юм. Тэрнээс биш вирус чинь бас тийм айхтар юм биш байхгүй. Заримдаа та өөр шиг харагдана. Тэгээд зүгээр хөөчнө. Энд бол юу хийж байгаа гэхээр тэр уулуудыг л яаж хөөхин зүрхэндээ эргэлзэхгүй. Тэгээ яаж намаараа томхоглоод авсан гэдэгтээ итгэх нь хүүгцэн гэдэг. Тэгээд заяа. Тэгээ бити гайхаараа өвчин зовлонтой хүмүүс өндөө байгаа. Тэгээ хитэн эдгэрч байгаа тийм үсттэй. Маш их эдгэрж байгаа шүү дээ. Тэгтээ бас дуртай үлдсэн байгаа юу? Бас байж л байгаа. Байгаа шүү дээ. Тэр үгүй. За. Мака баяртай. Эзэн тэгээд ерөөгөө залбираад хаасан чинь нөгөө цагийн төрөө болсон байна. Цагийн нөгөө цаг өөрчлөгдсөн марцсан байна. Америкийн цагаар Европын цагийг 2 цаг болсон гэсэн үг одоо тэгэхээр энэ одоо Америкчин бас цаг өөрчлөгдөн шүү дээ 3-аас. дахиад уу? Тийм энэ одоо өөрчлөлт. Тэгэхээр эртлэн хоногт баг хэвээрээ болох байхаа. За хүмүүсээ цаг юу болох нь ингэж ойлго. Америкийн 9 цаг л гэж ойлго. За юу? Вашингтоны 9 цаг. Тэгээд бусд нь цагаа тохируулъя төхөө. Тэгэхгүй бол угаасаа энэ тэрний цаг яах вүлээ гэдэг би угаасаа ойлгохгүй. Та нар чи бүгд өөр өөр газарт байж байгаа юм чинь. Окей? Америкийн DC-ийн 9 цаг шүү. За юу? За. DC-ийн 9 цаг бол Монголын 10 цагаас бид авах юм уу тэгээд? Үгүй 9 цаг. Одоохондоо 9 цаг. Оройн юу? Тийштэй бид Монголын 9 цаг. DC-ийн Монгол цаг өөрчлөлтгүй үстэй, үгүй юу? Өөрчлөлтөө байсан. Өөрчлөлтөө болсон. Бид танаа 8 болох юм шүү Монголын. За ингээ энийг Монголын 8 бол аюу ашигтай бидэнд яа. Араа их тав. Тийм. Тэрнийгээр 10 цаг баха. За мэдгүй. Хүмүүсээ ингээ Болохгүй Монголын 8 болохгүй шүү. Ойнагчээ. хүмүүсээ ингээ дөхөд оргил олон юм бодохгүй. Би оргил даалгавар өгөхий заяа. Оргилоо арай биднийг бодвол зэрэг ухаантай хүн байгаа. Оргилоо энэ төрөний учрыг олоод зар тавихтаа зараа зөв тавиарай. Би хэний болж гин үү? Амен. За Амен. тэгээ битрээ мартахгүй бай. За. Баяртай. Баяртай.